Арав хэсэм садарган таймын газраас санаачлан жил бүр бүс улсын хэмжээний физикийн олимпиадыг зохион байгуулдаг боломжтой. Өнөөдөр төр нийгэм зөвтгөлтийн засгийн газрын гишүүн зам тээврийн сайд асан Гигийн ангаа клубын үүсгэн байгуулагч Төмөрхөө ахсны нэрэмжит төвийн бүсийн физикийн 2 дугаар олимпиад нээлттэй хэлээ. Олимпиадад Өвөр хангаа, Ар хангаа, Булган, Баян онгор, Дундгов, Өмнөговь, Төв аймгийн 8-аас 12 дугаар ангийн 208 багш сурагч 6 ангиллаар оролцсон улсын олимпиадад оролцох эрхийн төлөө өрсөлдөж байна. Бид нар бүсчлээд ингээд хүүхдүүдийг хөдөө орон нутгаас ингэж хүүхдүүдийг өөр хооронд нь өрсөлдүүлэх замаар оруулж байгаа нь хөдөө орон нутгийн физик сургалтыг хүүхдүүдийн урмыг дэмжих үйл ажиллагаа гэж бодож ирсэн чинь энэ маань улам олширч эхэлж байна. 12 өрөө улсын аваргуудыг хүүхдүүдийн өсвөр үе залуучуудаа бас сургууль хүмүүжүүлэх тал дээр маллалтай оролцдог сумд байна. Тэгээ манайх одоо 3 дахь удаа гэсэн үг нөдмөн бид нар улсын олимпиад хийсэн. 2 удаа бол бид нар физик олимпиадыг зохион байгуулах явж байна. Энэ нүрээ ямар ач тустай байг бол нэгт одоо намган Төмөрхөө ахсныг залуу занд наснаа их талсан ч гэсэн бидний энэ хүний үйлсийг мөнгөжүүлэх, сурчлан таниулах зорилготой. Нөгөө талдаа бид яаж нэг бол жил болгон энэ улс бүсийн олимпиадуудыг л хийн. Бид нар зөвхөн одоо 3-4 аймаг байсан. Өнөөдөр 6 аймаг оролцоо явж байна гэдэг чинь энэ улсын олимпиадын дараа орж байна. Бидний хайртай дүү маань өнөөдөр хэдийгээр байхгүй ч гэсэн энэ дүү маань физик дуртай, математик дуртай, электроникийн чиглэлээр сурж байсан. Ер нь бол энэ шинжлэх ухааныг маш өргөн хүрээтэйгээр ойлгож байсан ийм сайхан дүү минь. Энэ дүүгийн нэрэмжит одоо энэ олимпиадыг ингээд жил болгон зохион байгуулж байгаа нь гэр бүлийн хувьд, найз нөхдийн хувьд энэ олимпиадыг зохион байгуулж байгаа нутгийн удирдлага, Гигийн хангаа клуб, найз нөхд нь энэ бүгдэд гүн талархлаа илэрхийлмээр байна. Гигийн хангаа клубын зүгээс дотны найзынхаа энэ хүсэл зориг үйл хэргийг залгамжлаад төрөлх нутагтаа энэ физик олимпиадын зохион байгуулж байгаа маш их баяртай байгаа. За тэгэхээр клубын зүгээс бол бид нар бол барьж байгаа бодлого маань бол ингээд зөвхөн олимпиад зохион байгуулахгүй физикийн шинжлэх ухааныг бүр илүү хөгжүүлээ, яаж бүр олон аргаар дэлгэрүүлэх гэсэн бодолтой байгаа. Шинжлэх ухааныхаа математик бол түүний хатан физик гэж үг байдаг. Орчлон ертөнц хязгааг хэрхэн үүснээс эхлүүлэн молекулуудын хөдөлгөөн, байгалийн бүхий л үзэгдлийг физикчид судалдаг. Компьютер техник технологи зэрэг нь эдгээр судалгааны явц дахь нээлт ололт амжилтуудын нэгэн хэсэг. Тиймээс физикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх нь эдийн засгийн өсөлтөнд нөлөөж амьдралын чанарыг сайжруулахад ач тустай. Энэ удаагийн физикийн олимпиадад шалгарсан багш сурагчид 4-р сарын 3-нд Дорнот аймагт болох 37 дугаар олимпиадад оролцох эрхтэй болох юм а.